За энэ бол цахилгаан айлгийн амперметр, вольтметрийн хэмжих багажийн тухай бодлого байна. За 2 микроампер метрийг 2 ижил вольтметрээр зургт үзсэн холбосон гэсэн байна. За 1-р амперметрийн заалт нь 100 микроампер, 2-р амперметрийн заалт нь 99 микроампер, вольтметр 1-ийн заалт нь 10 вольт байсан бол вольтметр 2-ийн заалт U2-ыг ол гэсэн бодлого байна. За вольтметр бол хүчлэлийг хэмждэг, амперметр бол гүйцэтгэх хүчийг хэмждэг. Бодит тохиолдолд вольтметр, амперметр хоёр маань эсрүүцэлтэй байдаг. Вольтметрийн эсрүүцэл их байдаг, харин амперметрийн эсрүүцэл бага байдаг. За тэгэхээр хэлхээний ерөнхийг үүдвэл амперметр 1-ээр гүн. За тэгэхээр энэгээр ерөнхийг үүдэл E1 гүн, энэгээр E2 гүйтэл гүн. За тэгэхээр энэгээр ямар гүйтэл гүйхээр E1-ээс хасах E2 гэсэн гүйтэл гүн. Өөрөөр хэлбэл энэ хэдэн микроампер ихээр 100-аас 99-1 микроампер болно. 1 микроампер болно. За вольтметр 1-ээр гүйж байгаа гүйтэл нь 100 микроампер. Яагаад гэвэл амперметр 1, вольтметр 1, 2 хоорондоо цугаалгдсан. Ийм учраас гүйтэл нь тэнцүү. За тэгвэл E1 тэнцүү амлсаар O1-ийг хуваах нь R-т тэнцүү. RV гэвч вольтметрийн эсрүүцлийг. За энэ 2 вольтметрийг 2-ыг нийжлэх гэсэн учраас энэ хоёрын эсрүүцэл тэнцүү. За тэгвэл 2-р вольтметрийг гүйж байгаа гүйтэл нь E1-ээс хасах E2 бөгөөд энэ маань омуулсаар O2-ыг хуваах нь RV вольтметрийн эсрүүцэл. За эндээс систем тэгшэл болгоод тэгштэглээ бодох юм бол эхний тэгштэглээс энэ тэгштэглээс яг вольтметрийн дотоод эсрүүцлийг олоод шууд доотлын тэгштэд орлуулчих. За тэгвэл тэгштгэл маань E1-ээс хасах E2 тэнцүү O2-ыг хуваах O1-ыг үржтгэн E1 болно. E1 болно. За эндээс O2-ыг олох юм бол O2 тэнцүү E1-ээс хасах E2 хуваах нь E1 үржтгэн O1. За ингээд тоорлуулгаар бодох юм бол 100-ны 1 0.1 вольт болно. За вольтметр, амперметрийн тухай тайлбарлаж өгье. Вольтметрийн эсрэгүүцэл маш их байдаг. Харин амперметрийн эсрэгүүцэл маш бага байдаг. Вольтметрийг хүчлэлийг хэмжихэд бол хэлхээнд зэрэгцээ холбогддог. Яагад бол зэрэгцээ холбогдсон элементүүдийн хүчлэл тэнцүү байдаг. Харин гүйтгэлийн хүчийг хэмжихэд бол амперметр хэлхээнд цугаалгадаг. Учир нь цуваа холбогдсон цахилгаан элементүүдээр гүйж байгаа гүйтгэлийн хүч нь тэнцүү байдаг учраас.